Or we become aggressive. Эсвэл эсэргээрээ бид нар бүр ууртай. You're going to bully me? Well, I'll bully you back. Тэгвэл чи намайг дээрлэхэд байгаа бол би чамайг өөдөөс чинь зөрүүлээд дээрлэх. But for a person who has really good mental health, they do it a different way. Гэхдээ сэтгцийн эрүүл мэнд нь маш сайн хүн арай өөрөөр ханддаг. The goal of a bully is to always make you feel bad. Тэгээ тэр яг чамайг дээрлэж байгаа хүний гол зорилго нь чамайг л муухай өөртөө сэтгэл хангалуун бус байлгахыг хичээдэг. I want to intimidate you. Би чамайг айлгамаар байна. To either make you feel afraid. Тэгэл чамайг те айдастай болгомоор байна. Or to make you get aggressive. Эсвэл чамайг би бүр ууртай болгоод. Or to get some kind of emotional response from you. Тэгээд би тэр хүн те яг чамайг дээрлэх чахта чамаас ямар нэгэн сэтгэл хөдлөлийн одоо тэр хариултыг авахыг хүсдэг. And so it doesn't matter what emotional response I get, whether it be positive or negative, I win. Тэгэхээр юу гэсэн байх нь би ямар ч төрлийн те эргэж байна уу сөрөгч байна уу сэтгэл хөдлөл өөрөөсөө гаргаж байгаа л би хоцсон л гэж өөрийгөө ойлгож байна. So let me just have some fun right now. За тэгэхээр бүгдээрээ нэг хөвгчлээ одоо. And I'm going to look out and I'm going to pick a few people and I'm going to pretend to bully you. За одоо би нэг хэдэн та нар дундаас сонгоод та нарыг дээрлэж байгаа юм шиг жүжиглэнэ. But I'm just pretending, okay? So don't freak out. Зүгээр л жүжиглэж байгаа болохоор бити сандраараа бити агаараа. So I'll come along and I'm just the bully in the schoolyard. За нөгөө сургуулийн амар дээрлэхүү залуу гэж бодчих. And I'll go, "Hey. Хөөе. Look at you. Өөрийгөө ардаач. Holding on to your bag like a baby." Цүнхээ ингээл хөөхөжиг орцсон. Do you see what he did? He immediately put it down. Харж байна уу? Шууд сандраал цүнхээ буцаагаад тавьчлаа шүү. Because we don't want to be accused of being a baby. Бид нар ерөөсөө baby шиг жоох хөөхчиг байхыг Or carrying a baby. Эсвэл жоох хөөх тэрж байгаа ч юм шиг байхыг. And so it doesn't feel nice when somebody picks on you. Тэгэхээр тэр хүнтэй яг тэрийг чинь одоо шилээд хэлэхэд. But remember, I'm just pretending. So high five. За зүгээр л жүжиглэж байгаа шүү. Okay, so I come over to you. You look like a cool guy. За чи жоохон cool харагдаад байна. Your hair is kind of wild. Ус чинь амар гоё. And so I might pick on your hair and say, "What are you, a clown?" Тэнгуүч юу хөө? Өө чиний ус чи юу юм бэ? Алиалагч юм уу? But I'm actually not saying he's a clown. I'm just trying to make him feel bad. Би тэгтээ яг юу гэж хэлж байгааг яг та нар ойлгох хэрэгтэй. Би яг чи алиалагчиг харагдчих биш. Зүгээр асууж байгаа тий. Өө чи алиалагч юм уу гэх. And when somebody says something nasty to us, тэгээ хүн биднэрт яг муухай зүйл хэлэх үед we tend to respond in one of two different ways. Бид нар ер нь бол нэг юм хоёр байдлаар л хариулдаг. The first way is, there's nothing wrong with my hair. What are you talking about? Эхнийх нь болохоор юу гэх нөө? Өө, миний ус яасан юу ч болоогүй штэ, муухай болоогүй л байгаа штэ. That's the first way. За эхнийх нь ингэж хариулж байна. But the second way is a bit more aggressive. За хоёр дахь нь арай жоохон ууртайгаар. Where I might say to you, "Look at your hair, man. Like, what are you, a clown?" За залуу минь үсээ хараач штэ, юу юм бэ? Алиалагч юм уу хаашаа? And he says back to me, "You think my hair is bad? You should look in the mirror. Your hair is bad." Юу гэж хариулж болох нь? Өө чи миний үсийг муухай гэж бодоод байна. Тэгвэл чи өөрийнхөө нүрийг очиад царин толон тарчаач гэл. And so he becomes aggressive back. Тэнгууд нөгөө хүн чи уурлаад зөрүүлээд чамд хариултыг өгч байгаа. It's not the hair. Ерөөсөө үсэнд нь асуудал байхгүй. It's not the bag. Эсвэл цүнхэнд нь асуудал байхгүй. The bully will just try and identify anything that they can to make you feel bad. Тэгээ тэр дээрлэж байгаа хүн зүгээр л та нараас тэр олж чадах тэр бүх жижиг зүйлсүүдийг л олоод та нарыг зүгээр муухай сэтгэлтэй болгохыг хүсэж байгаа гэсэн. But instead of having an emotional reaction, I'm going to teach you a little life hack. Харин сэтгэл хөдлөлөөрөө ингэж давмгайлж гарахын оронд бид нар хариу үзүүлэхийн оронд бид нар би та нарт нэг хэдэн аргуудыг зааж өгье. To use your intelligence to respond in a really smart way. Тэгээд яг те өөрийнхөө ухааныг ашиглаад илүү ухаалгаар хариулт өгөх талаар би та нарт зааж өгье. I like your hair, by the way. Би чиний үсэнд дуртай байгаа шүү. And I think it's okay to have your bag. Чи цүнхээ ингэ барьсан ч болно. But here is the hack. If ever anybody comes up to you, тэгээд одоо энэ арга нь байна те. За хэзээ нэгэн цагт хүн чам дээр ирлээ. To try and make you feel bad. Тэгээд чамайг муухай өөртөө сэтгэл хангалуун бус байлгахаар. You can respond by asking me a question. Тэгэхээр юу гэж болох вэ гэхээр асуултаар эхэлж болно. And so I'm going to need a volunteer in order to do this. За тэгэхээр нэг сайн дураараа гарч ирэх хүмүүс байна. I'm going to look over here. I'm going to choose somebody. Okay, can I no, yeah, no, that's cool but not yes, can I use you? За чи гараад ирээрэй. You come with me. What's your name? Нэр чи юм бэлээ?
Буяндэлгээр. Boinglichet. Did I get that right? Yeah. Kind of boinglichet. Okay, so I'm the bully. За би нөгөө дээрлэж байгаа хүн. And I'm going to try and tease you. За тэгээ би одоо чамайг жоохон шоглож эхэлнэ. But remember, whatever I choose to tease is not actually the thing. Гэхдээ та нарыг энийг ойлгох хэрэгтэй. Яг хүнийг шоглож байгаа үед ерөөсөө энэ нь тэр хүнд бол ямар ч хамаа байхгүй. So I don't know if anyone can see from up the back, but Boinkler is wearing orange shoes. За арт байгаа хүмүүс харж байгааг үг мэдэхгүй. Гэхдээ буян дэлгэр яг одоо улбар шар өнгөтэй пүүз өмсөж байна. No, it's not actually about the shoes, but as the bully, I'm going to try and tease him about his shoes. Энэ яг өөрийнх нь готалтай ямар ч хамаагүй. Гэхдээ дээрлэж байгаа хүний нүднээс би одоо энийг нь ашиглаж. And I might say something along the lines of, "What's wrong with you, man?" За тэгээ юу гэж хэлэх вэ? Чамд юу н чи ч одоо ямар сонио юм бэ? Look at your stupid shoes. Өөрийнхөө өмсөж байгаа Сэнэн готлыг хардаа. Like who wears orange shoes? Хин одоо үед те энэ улбар ширэнтэй готл өмсд юм бэ? But instead of saying, "What's wrong with my shoes, man?" Тийм гот буян дэлгэр яасан миний пүүзэнд яг ямар асуудал байгаа юм гэж хэлэхээ Which is the anxious response. За тэгэж хэлж байгаа нь нөгөө сэтгэл зовнилтой, сэтгэл төвшөөртэй хариулт нь болж таарч. Or instead of being aggressive and saying, "You have a problem with my shoes. Look at your shoes. Your shoes are white. What are you weird?" Ууртагаар хүй миний пүүзэнд ямар асуудал байгаа өөрийнхөө пүүзийг хараач чи өөрөө ямар сони юм. Instead, Boinkler is going to ask me a question. Тэгэнгүүт энэ хоёрын оронд буян дэлгэр надаас асуулт асуух болно. And the question is simply, why do you think my shoes look weird? За тэгээ юу гэж асуух вэ гэхээр чи яагаад миний гутлыг сонин гэж бодоод байгаа юм бэ? Why do you think my shoes look weird? Чи яагаад миний гутлыг сонин гэж бодоод байгаа? Are you ready to go? За тэгэж асуух нь шүү дээ. So you know what to say? За юу гэж хэлэхээ мэдж байгаа те? Why do you think my shoes look weird? Чи яагаад миний гутлыг сонин гэж бодоод? Okay, wait. Look at your shoes, man. За на гутлаа хараач те ямар сонин гутал. Who wears orange shoes? So weird. Хин улбар шарангийн гутал өмсдөг ямар сони? Чи яагаад миний гутлыг сонин гэж бодоод байгаа? Nice, good job. All right, so give him a hand. All right. So now what he's done is he's requiring me to answer his question. За тэгэн гот одоо юу болж байна гэхээр энэ хүн зөрүүлээд би одоо энэ хүний асуултанд хариулт өгөх ёстой болчихж байгаа. Because remember, it's not actually about the shoes, but now I have to justify why I'm saying his shoes are weird. Тэгэхээр ер нь бол эхлэхдээ л энэ хүний гутал ямар ч хамаагүй байсан. Гэхдээ би одоо энэ хүнд яагаад би энэ хүний гутлыг сонин гэж бодоод байгаагаа батлах ёстой болж байгаа. So I might say something along the lines of, because orange, that's for girls. You're wearing girls' shoes. Тэнгууд би одоо юу гэж хариулах вэ? Яг гэх юм бол чи улбар шарын гутал өмсөд. Улбар шарангийн чи охтод өмсдөг. But all that Boinkler has to say is, why do you think that orange shoes are only for girls? Тэнгууд нөгөөх нь юу гэж асуух нь? Чи тэгвэл яагаад улбар шар гутлыг зөвхөн охтод өмсч болно гэж бодоод байгаа? Are you ready to go? За тэгэж асууя. Because orange shoes are for girls. Чи яагаад охтуудыг улбар шар өнгөтэйг өмсдөг гэж бодоод байгаа? So the question, why do you think, за тэнгууд асуултыг чи яагаад тэгэж бодоод байгаа? Only needs to be asked 2 or at the most 3 times. Гэдэг асуулт ер нь бол хамгийн ихдээ 2 юм уу 3 удаа л асуугдах хэрэгтэй. What do I say? Тэг би юу гэж хэлэх вэ? As the bully. Дээрлэж байгаа хүнийхээ үс би юу гэж хэлэх вэ? To justify my position. Тэгэд нөгөө яг тэ өөрийнхөө одоо зогссон байгаа тэр дээрлэж байгаа байрлалаа би зөвтгөхийн тулд how do I prove that orange shoes are only for girls? Because they're not. They're for both people. Тэнгууд би яг зөвтгөхгүй тэнгууд улбар шар өнгөтэй яг үүндээ бол би зөвхөн охтод өмсдөггүй эрэгтэй хөлт ч өмсч болно. So when Boinkler says to me, why do you think that orange shoes are only for girls? Тэгэхээр их тэ буйнаасаа хэлсэн шүү дээ. Тэгвэл чи яагаад улбар шар өнгийг зөвхөн охтод өмсч болдог гэж бодоод байгаа ингээд асуух үед I might say, because they just are. Тэнгууд те нүхэлэх үг олдохгүй угаасаа улбар шар өнгийг эрэгтэй ч өмсч болно, эмэгтэй ч өмсч болно. In other words, I don't know what to say. Тэгэхээр би юу гэж хэлэхээ мэдэхгүй болчихж байгаа гэсэн. And now I look stupid. Тэнгууд би эргүүлээд өөрөө их тэнэг хүн болчихж байгаа. This is a golden hack. Тэнгууд энэ бол яг нөгөө алтан арга. So long as you don't
get emotional. Тэгэхээр юу гэсэн бэ? Сэтгэл хөдлөлөөл оруулж ирж болохгүй байна. Pointley here is standing kind of cool. He's chilled. He's not anxious. He's not upset. Ингээл хүмүүс өөрийг дээрлэх гээл орж ирж яхад айсан юм байхгүй, сэтгэл зовнсон юм байхгүй, зүгээр л зогсож байна гэсэн. He's a cool guy. Амар cool залуу юм те. But if he asked those same questions while being anxious, Тэнгууд хэрвээ буян дэлгээр яг сэтгэл төгшүүртэй байсан чихтэй энэ асуултуудыг хариулсан. why do you think that orange shoes are for girls? Тэгэл сандарсан те яагаад чи ингээд энэ улбар шорынгийн гутлыг зөвхөн охтууд өмсдөг гэж бодоод байгаа юм гэл. He's already lost. Тэнгууд аль хэдийн энэ тулаандаа алдчихж байгаа So you have to stay absolutely cool, calm and collected, no emotion. Тэгэхээр хамгийн гол нь ямар сэтгэл хөдлөл үзүүлэхгүй амар cool зогсох хэрэгтэй. And simply ask the question. Тэгээд асуулт асууна. Why do you think? Чи яагаад тэгж бодоод байна? Pointless, slam me some skin. За, high five өгөөрэй. High five. Let's give it up for Pointley. Come on. Come on. Thanks, man. That was cool. За, өстө сайн байлаа шүү. So next time you're in a confronting situation with a bully, За тэгэхээр яг те дээрлэгч байгаа хүнтэй та нар дараагийн удаа өөрөөрөө таарад instead of becoming afraid or overwhelmed, тэгээ чамайг дээрлэгч явах үед тэгэл нөгөө нэг сэтгэл хөдлөлтөө эзэмдэгдэл илүү ингээл дэлбэрхийн оронд use your mental skills to work smarter. Яг тэр сэтгцэн эрүүл мэндээ ашиглан тэр ухаанаа ашиглан хариултыг өгөх хэрэгтэй. Now, as I said, okay, great. So now, as I said before, тэгээ би өмнө нь хэлсэнчлэн sometimes the challenges that we experience are really, really big. Бидний даван туулж байгаа тэр асуудлууд зарим үед маш том асуудлууд байдаг. Somebody attacking me over my shoes or over my bag or even over my cool hair. Зүгээр ингээл нэг хүнтэй миний гутлыг гочлоо, миний цүнхийг гочлоо, миний үсийг гочлоо гэдгээс илүү. They're small things. Эднэр бол зүгээр жижигхэн зүйлсүүд. But what if my mum and dad get divorced? Гэхдээ миний аав ээж хэрвээ салуул яах вэ? That's a big thing. Энэ бол маш том асуудал. What if I am trying to get into school? Эсвэл би нэг сургуульттай орохыг хүсэж байгаа. Or trying to get a job? Эсвэл ажил. And I don't know if I'll get in or get the job. Гэхдээ ингээ те яг тэр үедээ тэр ажилд орох үгүйгээ мэдэхгүй. Because I have to do an interview. Ягаад гэх юм бол би тэр нэг ярилцлаганд орох хэрэгтэй. That's a big giant. Эднэр бол маш том тэр авраг зүйлсүүд байна. You have probably experienced already some big giants in your life. Та нар бол яг одоо аль хэдийн өөрсдийнхөө амьдрал тодорхой хэмжээний тэр том авраг том асуудлуудыг тулцсан явж The байгаа. bad news is there will be more giants to come. Муу мэдэн биднэрт тэрнээс илүү аврах том асуудлууд гарч ирнэ. But the good news is Гэхдээ сайн мэдэн today I'm going to teach you how to conquer the giant. за би өнөөдөр тэр аврах битнийг аврах зүйлсүүдийг би хэрхэн даван туулах ялах талаар танарт зааж өгнө. So a number of years ago, За хэдэн жилийн өмнө I phoned up a pastor friend of mine in Switzerland. нэг Швейцарт байдаг нэг пастор найзлуугаа би залгасан. And I said to him, I think that you and we should conquer a giant. Тэгээ би хэлсэн. За хоёулаа нийлж хагаад энэ том аврах битнийг аврах зүйлсийг хоёулаа даван туулах ялах хэрэгтэй. To show and teach people and demonstrate how to do it. Тэгээ ялснараа хоёулаа хүмүүст яаж энэ үүнийг бит хоёр ялсан бэ гэдгээ зааж өгнө. And he said to me, okay, so what do you have in mind? За тэгсэн чинь нөгөө найз нь за чам тэгвэл ямар санаа байна? And I said, I think we should climb one of the highest and tallest mountains in all of Europe. За тэгээд тэгсэн чинь Robbie юу гэжсэн бэ гэхээр за миний санаа болохоор Европт байгаа хамгийн өндөр уулыг хоёлаа авираад мацаад оргил дээр нь гарыг гэж. And if we can make it to the top, Тэгээ хоёлаа тэр оргил дээр нь гарч чадах юм бол we can teach others as how we did it. Оргил дээр нь гарч чадах юм бол хоёлаа бусад хүмүүс дараа нь хэрхэн гарч чадсанаа ярих болно. How to conquer the giant. Тэгээд хэрхэн тэр аврах зүйлсийг давах ялан тулах вэ гэдгийг зааж өгнө. But he said, there's a problem. Тэгс чи маань юусэн? Надад нэг асуудал байна. He said, I'm afraid of heights. Тэгсэн чи би өндрөөс хайдаг штеп. I said, good news, I'm a doctor. Тэгсэн чи ста сайн мэдээ би чинь эмч ахгүй юу? I can help you conquer your fear. Би тэгвэл чамайг айдсаа даван туулахыг заагаад өгч. And so with only 2 weeks notice, За тэгсэн чи 2хан 7 хоногийн дараа my friend Pastor Leo and I, манай найз пастор Лео тэгээ бит хоёр we attempted to achieve the unthinkable. тэгээд нөгөө хүний толгойн санаанд оромгүй тэр зүйлийг бит хоёр хийхийг хийж эхэлсэн ба.
the impossible achievement of conquering one of the tallest mountains in all of Europe. Тэгээ Европ байгаа хамгийн том ууллуу авирах тэр зүйл. We took a film crew with us and we made a video. Тэгээ бид нэр бас нэг хідэн бичлэг хийх хүмүүс авч яваад. And we've got that video ready to play. Тэгээ тэр үедээ бид нэр бичлэг хийсэн. Тэгээ тэрийг үзүүлээ. So we're going to turn down the lights and turn up the volume. За тэгээ гэрлээ унтраагаад дуугийн чангалаад өгөөрэй. And if you can't see the screen over there or you can't see this screen, get into a position where you can see it. I'm happy for you to move. Тэгээд тэр дэлгэцийг энэ дэлгэцийг яг хангалттай харж чадахгүй байвал хөдлөөд өөртөө яг зөв судлыг олоод үзээрэй. It only goes for a couple of minutes. Let's roll the video. За хэдхэн минутын бичлэг байгаа. Эхлүүлье. At the base camp. I'm so excited. Yeah, because this is where we get to try out all the equipment and look to conquer the giant. It's all about preparation. But it's not only the question how we reach the top, also how you look. Robbie, let's take something very unique, how to conquer the giant. Okay, you ready? Let's I mean the sunglass, it's important to look good. Okay, it's not just how you get to the top, it's how you look when you get to the top. Right. So now we need the equipment to get to the top. Alright, so I think this fits good to me. Woo! Okay, so I got a jacket. And have you got a helmet? You need a helmet. Helmet? I need a helmet. I take a second one. Maybe. Something like that. Okay. Like this. Because it's always cold. Oh, it's heavy. You gotta have a second one. What does this do? What's this part? This helps if you fall down. It just helps you. Put it on your head. It looks good. Okay, as long as it looks good, that's the main thing. I take two of them, right? Oh, I need one of those. I got one here. No, I have two. Just in case I fall, I can. And drinking. Are you ready to go? I think I'm ready. Are you ready? Yeah, I think so. Okay, let's go. Okay. What are you doing? You can do that. Look at that. How What's so good? Only one. Only one? Why? Hey Rob, it really feels
so different, right? How do you feel? I feel lighter. Lighter, more lighter. free. And I have to be honest, I figure out that's my style. It fits really for me, and I believe with this equipment, I'm able to conquer the giant. We are now ready, prepared to conquer the giant. Okay, so now obviously when it comes to conquering the giant, there's a parallel in the Bible. За тэгэхээр бид нар яг тэр аврах биднийг даван туулах гад эхлэх үед Библиэлд бас нэг зүйл байгаа. And the most obvious parallel is of course the story of David and the giant Goliath. Тэгээ Библиэлд гарч байгаа түүх байгаа те Давид болон Голиатын түүх байгаа. Now, hands up if you know this story. За Давид болон Голиатын түүхийг мэдэх хүмүүс байвал гараа өргөөрэй. Most of us know this story, right? За ер нь бидний ихэнх нь энийг мэднэ. But for those of us who don't know it, let me set the scene. За тэгэхээр мэдгүй хүмүүс байвал би та нарт яг зураглаж үзүүлье. There's a battle between Israel and the Philistines, a little bit like the battle that's still raging today. Тэгээ Израиль болон Филистичүүдийн хооронд тулаан болж байгаа. But in the Philistines' army, there is a big hunking giant. Тэгээ Филистичүүдийн айрамд болохоор маш том авраг биетэй том биетэй хүн байгаа. And he comes stomping on down and he starts calling out and yelling abuse at the Israeli army and their God. Тэгэл том алхаал тэгэл Израильчүүдийн эсрэг маш тэр том муухай үгнүүдийг хэлж байгаа. Now, a shepherd boy has been sent by his father to the front line to check up on his brothers. Тэгсэн чинь тэнд нэг хончин хүү байгаа. Ахнар нь тулаанд дуудагдсан. Тэгээд аав нь ахнар дээр очиод нэг мэндийн мэдэтгээгээ явуулсан нэг хончин хүү. And when he arrives at the front line, he hears this giant yelling abuse just like a bully like we'd heard before. Тэгсэн чинь нөгөө хончин хүү дайны талбар дээр очсон чинь нөгөө нэг том авраг битэн үлэмж битэн чинь Израильчүүд эсрэг нөгөө муухай үг хэлж байгаа. Яг нөгөө нэг түрүүний хэлсэн шиг дээрлэж байгаа хүнлэн муухай гоочлоод хэлжсэн шиг. And David hears what the big giant bully is saying. Тэгээ Давид нөгөө нэг үлэмж битэн муухай үг хэлж байгаа. Юу хэлж байгааг сонссон ба. And he thinks to himself, "Ha, that's not right." Тэгээ юу гэж бодсон бэхээр эн чинь буруу шүү. Somebody should do something about that. Хин нэгэн энэний талаар ямар нэг юм хийх ёстой. I don't know if you've ever had that thought. Гэтэ та нарт ийм бодол орж ирчихсэн үгүйг мэдэхгүй байна. Maybe when you're driving in Ulaanbaatar and the traffic is so bad, you think to yourself, somebody should do something about that. Тэгэл бүгдээрээ тэ Улаанбаатарын төвөр төгжирсэн явж байхдаа тэ энэ төгжрлийг яагаад хүн тэ хин нэгэн энэ талаар юм хийх ёстой штэ гэд. But what if in God's plan you are that somebody? Гэхдээ Бурхны төлөвлөгөөнд та тэрийг хийх ёстой хүн байвал яах вэ? When we turn on the news and we watch bad things happening in the world, Тэг бид нар мэдээ гаргаал дэлхийд даяар муухай хүнд хэцүү зүйлсүүд болж байгааг харж. all of the suffering of people, Тэгэл хүмүүс зовоол. maybe you think somebody should do something about that. Тэгээд үзэж байхдаа бид нар хин нэгэн ямар нэгэн зүйл хийх ёстой штэ гэж But боддог. what if God's plan is for you to be that somebody? Гэхдээ Бурхны төлөвлөгөө хэрвээ Бурхны төлөвлөгөө зүгээр л таныг ашиглан танаар энэ зүйлийг хийлгүүлэх байвал яах вэ? And we might think to ourselves, who am I to conquer such a big giant? Тэнгууд бид нар юу гэж бодох вэ? Би тэр том үлэмж битэн авраг битнийг ялан дэлэх хинч биш штэ. Би хин юм бэ? But every now and again, you and I, we do have big dreams and plans to achieve major things. Гэхдээ биднэрт юу байдаг вэ гэхээр тэр том хүсэл мөрөөдөл байдаг. Тэгээ тэр хүсэл мөрөөдөлтөд хүрэх тэр зүрх сэтгэл байдаг байгаа. I don't know about you, but I want to make a difference in this world. Та нар юу гэж бодгийг мэдгүй. Гэхдээ миний хувьд бол би энэ дэлхийд ямар нэгэн байдлаар өөрчлөлтийг хиймээр байдаг. Here in Mongolia, there is a major mental illness problem among young people. Тэгээд Монголд болохоор Монгол залуучуудын дунд ялангуяа маш том
одоо сэтгцийн тэр асуудлууд байгааг. Some people are confused about their identity. Зарим хүмүүс нь өөрийгөө ер нь хэн гэдгээ ч мэдэхгүй. And some people don't even want to live anymore. Эсвэл зарим нь бүр амьдрах хүсэл байхгүй. But what if God could use you and me to bring help and hope to these people who are challenged? Хэрвээ Бурхны төлөвлөгөө нь чамайг болон биднийг хамтдаа тэр хүмүүст туслахаар бүтээсэн байвал яах вэ? So when David saw and heard the big giant, тэгээд Давид нөгөө нэг том үлэмж биднийг орилоод тэнд хүмүүсийг доромжлоод байж байгааг сонсоод he started asking people on the front line, "Hey, what's the prize or the reward if you kill the giant?" тэгээд нөгөө уур зогсож исэн хүмүүс төр очиод за энэ үлэмж биднийг алсан хүний шагнал нь юу юм бэ гэдээ асуусан. And the answers came back. You get to marry the prime minister or the president or the king or the pastor's daughter. Тэгсэн чинь нөгөө хүмүүс юу гэж хэлэх вэ? Оо чи тэгвэл ерөнхий сайдын охинтой гэрэлж болно, ерөнхийлөгчийн охинтой гэрэлж болно, пастрын охинтой гэрэлж болно, эсвэл хааны охинтой гэрэлж болно гэдэг. And you never have to pay taxes again for the rest of your life. Амьдралынхаа үлдсэн амьдралынхаа туршид хизээш татвар төлөхгүй гэвд та. And David thought to himself, "What? No taxes? I'll conquer the giant." Чи нөгөө Давид ч сонсож татвар төлөхгүй. За би наад үлэмж биднийг ч алчи. And when word got back to the king that somebody was interested in challenging the giant, хүмүүсийн ярьж байгаа зүйл хааны чихэнд төрж байгаа. Энд нэг хүн үлэмж биднийг алах те ялан дийлэх нэг зөрөгтэй хүн байна. The king requested that this young man be brought to his chambers. За тэгээд нөгөө хаан ч дуудаа. За миний сэнтийн өмнө наад хилээд байгаа хүн аваад ир гэд. And David must have arrived before the throne room. Тэгээ яг нөгөө сэнтийн өмнө нөгөө Давид ирж байгаа ах тий. And said, "Fear not, O great king, for I will conquer the giant." За тэгээ хааны өмнө ч. За би байгаа болохоор битгий та нар агаараа би энэ үлэмж биднийг ялаад өгье. But the king looked at David and went, "What? You're just a shepherd boy." Хаа Давид л харчих. Хүү юу ээ? Чи чинь зүгээр л нэг хончин хүүхэд биш үү? This giant has been mastering in the arts of war for his entire life. Тэгээ хэлж байгаа. Энэ үлэмж биетэн чи амьдралынхаа туршид энэ дайны урлагийг те судалсан хүн байгаа шүү дээ. You're not a soldier or a warrior. Чи бүр цэрэгч биш. You look after sheep. Чи зүгээр л хонь хариулдаг хүүхэд шүү дээ. Like who do you think you are? Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? That question. Тэр асуулт нь sometimes people ask us that question. Тэр асуултыг хүмүүс биднээс хаяа асуудаг. When you have a giant plan for your life, бидний амьдралтай том бид нэр төлөвлөгөө гаргацсан байх үед I'm going to be a doctor one day. За би нэг өдөр эмч болно. Or I'm going to be the president one day. Эсвэл би ерөнхийлөгч болно. Or I'm going to travel to far distant countries one day. Би тэр хол аслагдсан тэр улсууд руу аялдаг болно. People can look at us and go, "Who do you think you are?" гэж хэлэхэд хүмүүс бид нар руу хараад чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? It's a question designed to cause us doubt. It's the kind of question that a bully asks. Тэгээд тэр асуулт нь биднэрт эргэлзээ төрүүлдэг асуулт байгаа. Яг л нөгөө дээрлэгч байгаа хүнийг дээрлэхдээ асууж байгаа шиг. And that's the same question that people asked Pastor Leo and I when we announced we are going to climb the highest or one of the highest mountains in Europe. Яг тэр асуултыг Pastor Leo бит хоёр нөгөө Европын хамгийн өндөр уул руу мацах гэж оролдож байгаа гэдгээ хэлэх үед биднээс яг тэр асуултыг асуусан ба. They said you need to train for months if not years in order to climb such a mountain. Чи жил биш юмаа гэхэд ядаж хэдэн сарын турш чи бэлтгэгдсэн байж ич тэр уулаа авирч чадна штэ. Like who do you think you are? Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? In response to the question, who do you think you are? This is what young David said. Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ гэж асууж байгаа асуултанд Давид ингэж хариулсан ба. Well, I'm glad you asked, King. За асуусанд баярлалаа хаа. For I am a shepherd boy. За би бол хончин хүү. And I am well prepared to conquer this giant. Тэгээ би энэ үлэмж биднийг чинь даван туулахын тулд ялахын тулд маш сайн бэлтгэв. Because when I was looking after my father's sheep, яг хэм бол би аавынхаа тэр хоньнуудыг хариулаад байж ах үедээ if a lion or a bear would come along to try and steal the sheep, тэгээд арслан эсвэл баавгай гарч ирээд бидний хоньыг хулгайлахыг эсвэл тэ идэхийг оролдох үед well, I would go after that lion and that bear. Би нөгөөнийг тэр баавгай арслан хоёрын араас явдаг байсан. I would grab it and wring it by its neck, lion or bear, I don't care. Хүзүүнээс нь барай тэ арслан байна уу, баавгай байна уу хамаагүй би тэгээд тэд нартай ингэж
In other words, байсан маа. David is saying, because of the experiences I have had already in my life, Тэгээ Давид юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр миний өнгөрсөн амьдрал туулсан тэр туршлагууд тэр зүйлсүүдээс үндэслэн God has already been preparing me for this challenge. Бурхан намайг яг энэ тулааны төлөө Бурхан намайг бэлтгэжсэн. You see, people's words are very powerful. Гэхдээ хүмүүсийн хэлж байгаа үг маш хүчтэй. When the bully says, "Who do you think you are?" Нөгөө дээрлэгч байгаа хүн чинь чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ гэж. Those words are very powerful because they serve to discourage us and make us feel doubtful. Тэгээ тэр асуултыг асуух үед тэр асуулт нь бид нарт өөртөө итгэлгүй байдал болон тэр эргэлзээнүүдийг бид нарт төрүүлдэг байна. But I thank God that God's words are even more powerful. Гэхдээ би юу гэж боддог вэ гэхээр Бурхны үг түүнээс илүү хүчтэй. In fact, with God's spoken word, the whole universe came into being. Бүр тэгээд зогсохгүй Бурхан үгээл хэлэхэд энэ дэлхий бүтсэн байгаа шүү дээ. God said, "Let there be light," and all of a sudden there was light. Тэгээ Бурхан юу гэжсэн бэ гэхээр гэрэл бий болог гэхэд гэрэл бий болсон. For 6 days, God started speaking and stuff started happening. Тэгээл 6 өдрийн турш Бурхан үгээл хэлэхэд тэр зүйлсүүд бий болж исэн. The image that I have in my mind is God with his hands in his pockets. Тэгээ би юу гэж төсөлж байгаа гэхээр Бурхан ингээл гараа карманда хийцэн. And he says, "Light, light. Тэгэл гэрэл гээл юм гэрэл. World, world. Дэлхий бий бол гээл тэгсэн чинь дэлхий. Trees, trees. Мод гээл тэгсэн мод бий болол. Ocean, water. Далай гээл тэгсэн чинь ус бий болол. Fish, fish. Загас гээл тэгсэн загас бий болол. Birds, birds. Шувууд гээл тэгсэн шууд бий болж байгаа. But when it came to making human beings, Гэхдээ яг хүн төрлөختнийг бүтээх болоод ирсэн чинь God must have taken his hands out of his pockets Бурхан тэгэл тэг карманаас гараа авсан баг. because it says in scripture that God formed man out of the dust of the earth. Тэгээд Библиэлд юу гэсэн баг гэхээр Бурхан тэр шороо болон тэр зүйлсээр өөрийнхөө гараар бүтээсэн байгаа хүн. And then he placed him into the Garden of Eden. Тэгээд Эден цэцэрлэгт тавьсан баг. And then he filled his lungs with breath. Тэгээд амьсгалаараа тэднийг амьсгалуулсан байгаа. Or in a modern day context, he fills us with his Holy Spirit. Эсвэл одоо сүүлийн орчуулга дээр болохоор Бурхан биднийг ариун сүнсээрээ дүүргэсэн гэж. And he commissioned the first man, "Go and conquer the giant." Тэгээд нөгөө Адамд эхний хүнд юу гэж хэлсэн бэ гэхээр за яваад одоо энэ авраг биетнүүдийг авраг зүйлсүүдийг ялан туулаа гэж хэлсэн маа. And as far as God's concerned, Тэгээ Бурхан юу гэж бодож исэн бэ гэхээр you are the right person to conquer the giant. чи энэ зүйлсүүдийг энэ авраг зүйлсүүдийг даван туулах хүн нь мөн үү гэж хэлсэн. If you are facing a giant in your life today, Хэрвээ яг одоо өнөөдрийн хувьд чи амьдралдаа тэр том зүйлсүүдийг даван туулж байгаа бол or if in your future you come upon a great challenge, эсвэл ирээдүйн явцдаа бүр илүү том зүйлсүүд тэр хүнд зүйлсүүдийг туулах үед whether it be a negative challenge like a great problem, магадгүй энэ нь маш сөрөг байдлаар бүр том асуудлууд байж болно. or a positive challenge like a great opportunity. Эсвэл эерэг талаасаа жоохон хэцүү ч гэсэндээ тэр эерэг зүйл төвтлсэн. Whenever you face a great giant challenge, Гэтэ ямар нэгэн байдлаар бид нар тэр том асуудлууд авраг зүйлсүүдтэй тулах үед just remember, зөв нэг зүйлийг санаарай. you are the right person here at the right time, ready to do the right thing. Тэгээд яг та зөв цагтаа зөв газараа та яг энэ зүйлийг хийх ёстой зөв хүн шүү гэдгээ ойлгох хэрэгтэй. You are well prepared to conquer the giant. Энэ авраг зүйлийг даван туулах ялахад та бэлтгэгдсэн яг тэр хүн байгаа. But now when we actually start the journey, Гэхдээ бид нар яг энэ явцын аяллыг эхлүүлэхээс өмнө there are some other lessons that we're going to need to learn along the way. нэг хідэн зүйлийг замдаа сурах хэрэгтэй болно. So let's go ahead now, dim the lights once again За гэрлээ унтраагаад as we play the next clip of actually starting the journey to conquer the giant. за дараагийн бичлэг дээр яг хэрхэн тэр аврах зүйлийг даван туулах талаар яаж эхлэх вэ гэдгээ бүгдээрээ харцгаая. Let's take a look.
Early in the morning, 4:15, and now the journey starts. We're so excited. It's dark, but in our heart, it's so much light. It's long overdue. It's time to conquer the giant. Come on. Let's go. Come on. only walked 45 minutes and I tell you, I don't feel good in my stomach. I hope I will reach the destiny, but I feel really, really, really bad. Oh my goodness, it's high. Now we're almost 2 hours on the way and my belly is a little bit better, but it's still a long way to go. But I see the goal. That's one of the most important things. I see the goal and I will reach the goal. I'm not led by circumstances. I see the goal. Through the power of Jesus and Red Bull. Come on! Bam! Есүсийн хүчээр бол Red Bull-ийн хүчээр дэшнээ гарч чадна гэж. You know, there are many stages throughout the climb where every cell in your body is screaming at you to give up. Because you look at the mountain and it looks so overwhelming. Like, I just feel discouraged because it's such a long way to go. But I'm not going to look up or look back. My strategy is just to look in front of me and be faithful with taking the next step. I schritt nach dem anderen. That's how we conquer the mountain. Хийж байгаа зүйлтэй төвлөрөөд явна гэж. So there's a really good Bible verse found in James chapter 1. Тэгээд яг Яков 1:2 дээр нэг маш сайн ишлэл байгаа.
which says, "Consider it pure joy, my brothers and sisters, whenever you face big challenges." Тэгээ юу гэж байгаа вэ гэхээр ах トゥ дэр минь элдвийн сорилтонд орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үзсэн байна. Because when your faith is put to the test, it produces within us perseverance. Тэгээ бидний яг итгэл тэр зүйл дээр шаардагдаад эхлэх үед биднээс бас тэсвэр хатуужил гэдэг зүйл гарч байгаа. So let perseverance finish the job. Тэгээд юу гэж байгаа гэхээр тэсвэр хатуужил нь төгс үйл байгааг. So that we may be made mature and complete, not lacking anything. Тэгвэл та нар төгс бүтэн юугаарч дутахгүй байна. So if I understand this Bible verse correctly, what it's saying is perseverance, that's how you get the job done. Тэгэхээр би яг энэ нэшлийг уншаад яг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр тэсвэр хатуужилтай байх юм бол бид нэр альва нэгэн ажлыг дуусгах чадна. But when it comes to this topic of perseverance, sometimes I think there's some confusion. Гэхдээ тэсвэр хатуужил гээд энэ зүйлийн талаар яриад эхлэх үед биднэрт ямар нэгэн байдлаар нэг жоохон эргэлзээ гарч эхэлдэг. It's a little bit like the word faithfulness. Тэгээ яг итгэлтэй, итгэмжтэй байдал гэдэг үг. You know, it's like when two people get married, they stand at the Хоёр altar адилхан байж болно. and they promise, "I will love you for the rest of my life." Хоёр хүнтэй ингээд гэрлэхэд ширээний өмнө ингээд зогсож байгаа. In sickness and in health, Тэгээ би чам тайртай, би ингээд өвчин зовлонтайсэн ч in riches or in poverty, баян байсан ч мөнгөгүй байсан ч in good times and in bad times. хэцүү үеүүдэд болон жаргалтай үеүүдэд. But then come the bad times. Гэхдээ тэр хэцүү үеуд гэж ирж байгаа. And we are faced with a giant problem. Тэгээ бид нөгөө нэг том авраг асуудалтай тулж байгаа. And sometimes we think, you know what? It's easier just to give up and start again. Тэгээ бид юу гэж бодож байгаа гэхээр за зарим үедээ за энийг ер нь орхиод шинээр эхлэе. And so when the word faithfulness comes up, Гэхдээ итгэмжтэй гэдэг үг we say, well, at least I was faithful. Бид нэр юу гэж бодох вэ гэхээр за би ямартай ч итгэмжтэй л байсан шүү дээ. Because, you know, I didn't cheat on her. Би эхнэрээ хуураагүй. No, that's what you didn't do. Гэхдээ тэр нь чиний хийгээгүй зүйл гэж. Faithfulness or perseverance is about what you did do. Итгэмжтэй байдал болон тэсвэр хатуужилтай байдал нь таны хийсэн зүйлсийн тал. You stood before God and witnesses and made a promise Чи бурхны өмнө зогсоод бурханд бол эхнэрийнхээ өмнө амлалт өгсөн байна. that I will love this person Би энэ эмэгтэйг хайрлнаа. for the rest of my life, Амьдралынхаа туршид even if I experience great challenges. би тэр хэцүү том зүйлсүүдтэй би тулгарсан ч гэсэндээ Therefore, the definition of faithfulness and perseverance is to keep on loving. гэж байгаа нь итгэмжтэй байдал болон тэсвэр хатуужилтай байдал гэдэг нь үргэлжлүүлэн хайрласаар байна гэсэн. Even if it's boring. Үнэхээр уйтгартай байсан ч гэсэндээ. Because I can imagine this is how David's job must have felt to him. Тэгээ яг миний бодлоор л Давидд яг ингэж санагдсан байна. Very boring. Амар уйтгартай. Because on Monday, Яг гэх юм бол нэгтгэх. all he would have heard, the sheep sound, would be "Baa." Тэгээ сонсож байгаа юм те ингээл хонь майлал. Tuesday, "Baa." Хоёр дахьт нь дахиад хонь майлал. Wednesday, "Baa." Гурав дахь өдөр яг адилхан. Every day, "Baa." Бүх өдөр хонь хажууд нь л Like майлал. so boring. Амар уйтгартай. And then one day, along comes a lion or a bear. Тэгээ нэг өдөр ясаа нөгөө арслан юм уу баавга гараад. David must have thought, "Come, eat the Бүр sheep." баярлаа те. За энэ хоныг идээрэй. Because Хүрээдэр. if the sheep are gone, maybe my dad will give me a new job. Магадгүй те хоныг нөгөө амтан арслан идчих юм бол манай аав надад өөр ажил хийгээ өгч But магадгүй. David was faithful. Гэхдээ Давид итгэмжтэй байсан. Even though there was no one there to see, Өөрийг нь хараад хянах хинч байхгүйсэн ч гэсэндээ he protected the sheep with his own life, Давид өөрийнхөө амьдралаараа тэр хоньнуудыг хамгаалсан ба. even when it's mundane or boring. Тэгээ нэгдэх өдөр уйтгартай байсан ч гэсэндээ. Sometimes I think that people, we are just like David's sheep. Тэгээд миний бодлоор юу гэж боддог вэхээр зарим хүмүүс яг л Давидын хон шиг. When it comes to the giant challenges that we face, Тэгээд яг нөгөө нэг том асуудлууд тулгараад эхлэх үед we say things like, "It's just too hard," юу гэж хэлж байгаа гэхээр тэ. Зүгээр амар хэцүү байна шүү or дээ. "The distance is just too far." Эсвэл явах гадар нь хэтэрхий хоолой. We sound just like David's sheep. Яг бид нар нөгөө нэг Давидын хон шиг сонсогдож байгаа байхгүй. Perseverance is how you get the job done. Гэхдээ тэсвэр хатуужил нь бид нар яг энэ ажлыг
дуусгаж байгаа You see, хамгийн чухал зүйл. The sound of we are going to conquer the giant, it sounds very exciting. Тэгээ бид нэр за би болохоор энэ авраг битнийг даван туулна гэж хэлж байгаа тэр сонсогдох нь гоё яж болно. But the process of climbing the mountain is actually very boring. Гэхдээ тэр уулууга мацах, авирах тэр үйл явц нь маш хэцүү болон уйтгартай. This is what climbing the mountain looks like. За уулуу авирж байгаа ер нь бол нэг ингэж харагдана. Step by step Тэгээ алхамаар, by step алхамаар, by step by step. алхамаар. Every day boring. Өдөр болгон гонигтай. It's like when we go to school, За сургууль руу явлаа. it's so boring. Амар уйтгартай. When we go to this seminar, За семинарт ингээд ирлээ. for some of you, boring. Зарим нь те ямар уйтгартай юм бэ? But the good news is, Гэхдээ сайн мэдэн юу вэ гэхээр if you go to school every day, чи сургуульд өдөр болго яваад ах юм бол the next year you go to a higher level, дараа жил нь чи анги and the дэвшдэг. next year a higher level, Тэгээ дахиад анги дэвшдэг. and the next year a higher level, Анги дэвшсээр л until you graduate, төгслөө анги дэвшин те. and then you get a job. Тэгээд ажилд орно. Every day boring. Өдөр болгон ажилдаа явна амар But then уйтгартай. if you stay faithful, Гэхдээ итгэмжтэй байх юм бол you go to a higher level, юу гэдэг тушаал дэвшдэг. and you get a job promotion. Тийм тушаал дэвшин. You make more money. Илүү их мөнгө олно. There's more opportunity. Илүү их боломжтой. Every step along the way is preparing you for the next step. Тэгээд авж байгаа тэр алхам болгон чинь ирээдүйн тэр замыг чинь бэлтгэж байгаа гэсэн. Even if it's mundane and boring. Нэгдэх өдөр уйтгартай байсан ч гэсэндээ энэ нь ирээдүйд та нарт тусна. My observation is that when David killed the lion and the bear, Тэгээ миний ойлгосон зүйл юу вэ гэхээр ингээд Давид нөгөө баавгайг алах үед he did it in the day and age before smartphones. тэгээ Давид болохоор тэ нөгөө ухаалаг утас гарч ирэхээс өмнө Because if it happened today and David killed the lion or the яг bear, энэ үед Давид баавгайг алсан the бол first thing David would do is Давид selfie. юм бол тэ селфи штэ. and then post it on Тэгээ Instagram Instagram дээр постлно. and then like get 1,000 likes. Тэгээ мянган лайк авал. But there was no Instagram Гэтэ тэр үед ямар ч Instagram байгаагүй. and no one to like it. Тэгээ нөгөө лайк дарж өгөх юм ч байгаагүй. In fact, David only received one like Гэтэ бүр Давид нэг л хүнээс лайк авсан ба. from God Almighty looking down from up above, Тэр нь бол нөгөө хүчрхэг бурхан saw what дээрээс David харж байгаа. did. Тэгээ Давидыг хараад He must have gone, like. за лайк дарчих. Лайк дарсан ба. In other words, David killed the lion and the bear in private when there was no one there to see it. Өөрөөр хэлэх юм бол Давид хинч хараагүй байхад тэр арслан баавгайг алсан. But the Bible says if you are faithful with the small things, you can be trusted with great things. Тэгээд Библиэл дээр юу гэсэн байдаг гэхээр жижиг зүйлд итгэмжтэй байвал бурхан том зүйлийг илүү том зүйлийг даатгаж өгнө гэж. David killed the lion and the bear in private, but he killed Goliath in public. Тэгээд Давид хэдийгээр хүмүүс хараагүй байхад тэр арслан баавгайг алсан ч гэсэндээ хүмүүсийн олон түмний нүдэн дээр тэр Голиатыг алсан баа. This is the definition of character and integrity. Энэ нь болохоор яг тэр зан чанар болон шудраг ёсыг харагдуулж байгаа гэсэн үг. Because what you do behind closed doors when no one is looking, Тэгээ яг тэр хаалттай алганы цаана юу хийж байгааг хүмүүс харж чадахгүй байгаа шиг. if you could get away with doing something that you know you're not supposed to, Хэрвээ чи хийж болохгүй зүйлээ хийж л байгаа бол would you? тийм зүйлийг хийх үү? Would Хүн you- харахгүй байгаа юм чинь гээд. If you could be guaranteed you won't get caught, would you do it? Тэгээ ямар нэгэн зүйл хийх чахад тэг хинч чамайг харахгүй гэдгийг та нар мэдж байгаа бол та нар тэр зүйлийг хийх байсан уу? Because that will be the definition of your character. Энэ нь яг юу гэлтэж ийн вэ гэхээр та нарын зан чанарыг гэлтэж And байгаа. when you can be faithful in private when no one's looking, Харин хинч харахгүй байхад та нар нууцхан байдлаар те итгэмжтэй байж чадах юм бол God will trust you in public when everyone's looking. бурхан хүн болгоныг харж байхад тэг хүн болгоны нүдэн дээр та нарт итгэх болно гэсэн. Now, remember Pastor Leo, he was afraid of heights. Тэгээ нөгөө энэ дээр гарч байгаа пастор Лео нөгөө нэг өндрөөс айдаг гэдэг And чинь. the higher up the mountain we got, the more sick he felt in his stomach. Тэгээд уулуу мацаад өндөр гарах тусам пастор Лео бүр ингээ өвдөөд байсан. But unlike the sheep, I never heard Pastor Leo complaining. Гэхдээ нөгөө хонинууд
гомдлдгүй шиг гомдлж байгаа шиг пастор хизээш тэгж гомдлоог байгаа. He never once said it's too hard. Йоо ямар амар хэцүү байна гэж юусоо. The mountain top it's too far. Тэр уулын оргил хитрхи хоол байна гэж All гомдлоог. I ever heard Pastor Leo say Пастор Лиогийн хэлж байгаа нэг л зүйлийг би сонсчихсон нь was step by зүгээр step алхамаар by step алхамаар. by step. When you are facing a major challenge, Тэгээ та нар тэр амьдралынхаа тэ маш том зүйлийг даван туулж асуудалтай тулгарх үед and you are so overwhelmed you don't know what to do, тэгээ бүр ингээд хэцүү болоод юу ихээ мэдэхгүй. just take one more step Яг тийм towards the goal. үедээ зүгээр л бурхан руу нэг л алхам ойртоор. And what do you do after that? Тэгээ үүний дараа юу ихлээ? Just one more step. Дахиад нэг алхам. And step by step is how we conquer the giant. Тэгээд алхамаар бид нар тэр том зүйлийг даван туулдаг байгаа. We've got another video to play now. Let's dim the lights За гэрлээ дахиад унтраа дахиад нэг үзүүлэх бичлэг байна. as we continue the journey up the mountain. За бид нэр үргэлжлүүлэн нөгөө нэг уулуу матж байгаа. And let's see if we make it to За the top. тэгээд нөгөө нэг оргил дээр нь гарсан уу? үгүй Let's юу go гэдгийг ahead хамтдаа and press харцгаая. play. Going step by step and step by step and step by step. Oh my goodness. Step and step. It's the biggest experience ever. За миний амьдралаа ижсэн. But I breathe and breathe. Oh, Тэгэл амьсгалаа. it's really hard. Үнэхээр хэцүү. It's worth it, but it's hard. Step by step. But Тэгээд алхамаар байж байна. It's heel langzaam auseinander. I am falling apart. We are at about what 3,900, something like that. Yeah, it's altitude is really taking its toll, but we're staying the course, conquering this giant. Тэгээд яг энэ авраг зүйлийг даван тулах. I'm very quiet right now because up there there's the biggest challenge and I'm really afraid. Яг тэр миний гарах No хэсэг joke. тэр оргил харагдаад байна. Тэгээ No маш joke. их хайж байна. But I see the goal. And I will make it. Тэгээ гарч чаднаа. Trouwen de weg binnen de niet aan.
coming against us with snow and falling rock and avalanche. But we come against you in the name of the Lord God Almighty. Yeah! Эзний нэрээр бид бас чадсан. So when David went to conquer his giant Goliath, Тэгэхээр Давид өөрийнхөө тэр тулж байгаа үлэмж биетэн буюу Голиаттай it says in тулах the Bible that he stopped by the stream, bent down, and picked up 5 smooth Тэгээд stones. Библиэлд юу гэсэн байдаг вэ гэхээр тэр голын дэргэд очиод 5 чулуу авсан байдаг. And then he took those stones and put them in his pouch, Тэгээд нөгөө нэг тэ өөртөө байгаа нэг цүнхэндээ хийсэн байгаа. took one out and put it in his sling, Тэгээд нөгөө нэг чавхандаа тэ хийж and he said to the giant, Тэгээд Голиатад юу гэжэлсэн бэ гэхээр "You come against me with spear and sword and a javelin, тэгээ чи миний эсрэгтэй зогсож байгаа жадтай сэлэмнүүдтэй чи зогсож байна. but I come against you in the name of the Lord God Almighty." Тэгээ би чиний эсрэг юутай зогсож байна гэхээр Бурхан эзнийхээ нэртэй хамт би зогсож байна гэж хэлсэн. But please note, it wasn't only the name of the Lord that David used to kill the giant, Гэтэ яг уу яг зүгээр л Бурхан эзний нэрээр Давид Голиатыг алаагүй л те. because he picked out one of the stones, put it in his sling, Яг гэх юм бол нэг чулууг аваад дүүгэрэндээ игээд started hurling it around тэгээ his head, эргүүлээд хамаг хүчээрээ эргүүлээд and then ran up and Гүйж агаад released it. тэгээ Голиат руу шидсэн маа. And the stone flew and hit the giant in the center of the head. Тэгээ нөгөө чулуучин Голиатын яг духан голд нь оноод The giant fell to the ground, газар унсан баа. and then David went up to him and finished off the job. Тэгээд Давид гүйж очоод ажиллаа дуусгасан. But please note, David didn't have any armor on when he did Гэтэ this. Давид яг тэр Голиаттай тулсан үедээ ямар ч төрлийн тэр зэвсэг мэвсэг те эсвэл тэр хувцлалт байгаагүй. The king tried to put armor on him, Нөгөө хаан болохоор чи ингээд зэвсэглээ гэж хэлсэн. but because David was just a simple little shepherd boy, the armor was so heavy he could barely Гэтэ walk. ингээ өмсөд үдсэн чинь нөгөө нэг Давид чинь дүнгэж хончин хүү болохоор тэр хоёуг дуулах нь амар томтцсон байсан. And just like in the very first video, Pastor Leo and I, we put on as much armor and baggage as we Тэгээ яг possibly could. хамгийн ихний видео эхлэхэд нөгөө нэг пастор Лео энэ хоёр тэ боо юмнууд ингээд овоолцсон бүр дийлэхгүйсэн шүү дээ. But the guides had to come along and take the equipment off us to free us up. Нөгөө нэг өөр хүмүүс ирээд за энэ чамд хэрэггүй гэд ингээд авах үед So if you are going to conquer your giant, sometimes people come along and try and put extra baggage on you. тэгээ бид нэр яг энэ аврах зүйлсүүдтэй даван туулаад ингээд тулаад явж байхад хүмүүс биднэрт улам илүү энэ том тэр ачаануудыг өгч идэв. If you're going to conquer the giant, you're going to need this and this and this. Өө чи энэ том асуудлыг даван туулахыг хүсэж л байгаа юм бол чамд энэ хэрэгтэй, энэ хэрэгтэй, энэ хэрэгтэй. And sometimes it's good to get wise advice from others, Яг хөө зарим үед хүмүүсээс тэр ухаалаг зөвлөгөөнүүдийг авах but зөв don't чийдэг forget also consult God and say, "God, what's your plan?" Гэхдээ бурхан руу хандаад бурхан таны хүсэл юу вэ? Таны төлөвлөгөө юу вэ гэж асуухаа бити мартаарай. David said, "I come against you in the name of the Lord God Almighty," but he also stopped by the stream to pick up 5 Тэгээд stones. Давид тэд Голиат юм очоод би бурхан эзний нэрээр би чамайг ялах болно гэж хэлээд зогсохгүй үйлдэлээрээ тэр очоод 5 чулууг авсан байна. But my question is, why 5 stones? Гэхдээ миний асуулт нь болохоор яагаад 5 чулуу авсан юм? Because he only used one. Нэг чулууг нь л ашигласан мэт. Like, do you think that David thought, what if I miss on the first shot? Тэгэхээр та нар ингэж бодож байна. Давид за би эхнийхээгээ шидээд онохгүй л яах юм? I might need some backup stones to shoot again, and then again, and then again. Хадгалаад хэрэг болвол эднэрийг хэрэглэндэ гэж бодсон болов. Is that why David picked up 5 stones? Ингэж бодсон учраас Давид 5 чулууг авсан гэж бодож байна. Actually, it might surprise you to know Гэхдээ та нар энийг мэдвэл та нарыг гайхшруулж магадгүй. that Bible scholars, they argue the reason why David picked up 5 stones Тэгээ Библи судлаачид нэг яагаад Давид 5 чулууг авсан юм бэ гэдгийг судалсан ба. is that they were symbolic for the 5 different giants that David was required to kill. Тэгсэн чинь энэ нь юутай адилхан юуг бэлэгжсэн бэ гэхээр Давидын даван туулах хэвээр тэр 5 аврах биетнийг илтгэжсэн ба. Say what? There are 5 giants.
Тэнгуү ч юусэн байх нь 5 giant-а нэг л Goliath-ээс. I heard about Goliath, but what? There's more giants? Goliath-ийн талаар л сонссон юм байна. Тэгэхээр өөр авраг биетэн байсан юм уу? In fact, if you read the scriptures in both the books of Kings and Samuel, Гэхдээ та нар Хаад болон Самуэль номыг унших юм бол David and his men actually killed 5 giants in their lifetime. Давид болон бусад хүмүүс амьдралынхаа туршид 5 авраг битнийг. Most people only know about Goliath. Гэхдээ ихэнх хүмүүс зүгээр л Давид болон Голиаthын түүхийг л мэддэг. But Goliath had some brothers Гэхдээ Голиаth ах дүү нартай байсан. or relatives or members of his clan. Эсвэл тэр багийнх нь гişүүд ч юм уу эсвэл хамаатан садан байсан. One of them was so big that his spear was the size of a flagpole. Тэгсэн чинь бүр нэг нь бүр маш том авраг биетэй болохоор бүр жадан зүгээр л яг нэг юм тугны бүр яг иш шиг байсан ба. Another one was so ugly he had 6 fingers on each hand and 6 toes on each foot. Тэгсэн чинь нөгөө ах нь болохоор амар царамтай бүр ингээ гарандаа хүн 5 гартай байдаг байтал тэд нэр 6 гартай байсан ба. And yet each one of those giants was eventually conquered also. Тэгсэн чинь тэр бүх авраг биетнүүд хамгийн эцэстээ бүгдээрээ л дийлэгдсэн. You see, here's the point. Тэгэхээр энэ яг гол зүйл нь If you've got a really big exam coming up чамд маш том шалгалт and it's ирж байгаа a бол giant that you need to conquer, тэгээд яг чамтай тэр авраг зүйлийг даван туулах ёстой болж байгаа. well, the thing is, if you pass that exam, Гэхдээ хэрвээ чи тэр шалгалтыг ингээд stay studying and there will be more exams. авчих юм бол та нар тэгэл үргэлжлүүлээл өөрөөр шалгалтуудыг өгөх ёстой л. If a friend hurts you Хэрвээ найз чи ирээд чамайг гомдоох юм бол and you go, okay, I'm going to forgive them, тэгээд бодож байгаа. За би одоо уучлаа эднэрийг. but then they might go ahead and hurt you again. Гэтэ чамайг дахиад гомдоож магадгүй. Or if you have just recovered from a sickness, Эсвэл чи ингээд өвчтөй байж байгаад идэлсэн байж иж бол. well, stay alive long enough and chances are you're gonna get sick again. Тэгээд үргэлжлүүлээ амьдарсаар л ах юм бол та нар хизээ нэгэн цаг дахиад өвднө л гэсэн. Now, it doesn't sound like very good news. Яг үнэ сайн мэдээ шиг сонсохдохгүй байж болно. And not that I'm wishing to speak curses over you. Тэгээ би та нарын дээр бол та нар өвдөн та нар хэцүү зүйлтэй тулгарна гэж хараалал тавиад. I'm simply saying, do not be satisfied with having conquered the giant, Зүгээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өөрийнхөө яг одоо тулсан байгаа тэр аврагыг даван тулсандаа битгий сэтгэл хангалуун but байна. rather position yourself to be more than a conqueror. Тэгээд бүр өөрийгөө илүү хүчтэй байрлал дээр тэгээ илүү олон зүйлийг даван туулах тэр байрлал дээр байршлаа. Because there will be more giants that will Ягаад come гэх юм along. бол улам илүү том асуудлууд, том авраг зүйлсүүд ирсээр л байх бол. But not just giant problems, Зүгээр л нэг том асуудал биш. also giant opportunities. Гэхдээ бас том боломжууд ирж байна. I don't know if you recall from the last video that we just watched. Тэгээ хамгийн сүүлийн үзсэн видеон дээр гарч байгаа. As Pastor Leo arrived at the top of the summit, at the peak of the mountain, Тэгээд нөгөө пастор Лео найз нь тэгээ уулын оргил дээр яг гарах үедээ you notice as he's arriving at the top, he's actually shaking his head. тэгээ яг уулын оргил руу гарч явах үедээ толгоогоос гисэрж байгааг та нар He's not putting his hands in the air saying, "Yay, I finally made it to the top." Тэгээ би ашгүйдээ гарчлаа уулын оргил дээр матчлаа гэж хэлхийн оронд No, he's shaking his head толгоогоос гисрээ гарч ирж байгаа. because in that moment he realized the second giant. Яагаад гэх юм бол яг тэр үедээ тэр хоёр дахь даван тулах хэвээр тэр авраг зүйлээ олсон. He had made it to the top, Мэдээж тэ оргил дээр нь хүрсэн. but now he had to walk all the way back down Чи again. одоо буцаад доошо буух хэвээр болж And there байгаа. was no parachute, no elevator, Тэгээ нөгөө нэг тэ нисдэг нөгөө юу байхгүй, and шүхэр байхгүй. most people when trying to climb mountains die on the way down, not on the way up. Тэгээд хүмүүс ер нь бол уулаа авирж байгаа ихэнх хүмүүсийн ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр авирж байхдаа биш бууж байхдаа нас ордог ба. And the truth is, we almost didn't make it. Тэгээ бид нар ч гэсэндээ бараг л амьд гарч ирэхгүй байх боломжтой байсан. There was a crevice that we came upon, which is like a deep Тэгээд gap or cliff. анхлууд байсан доошо бууж байхад And with our heavy bags, we had to run and jump
over the Тэгээд cliff. нөгөө хүнд цүнхтэй явж байгаа болохоор тэр ангал дээр бид нар харих хэрэгтэй болсон маа. And if we would have fallen down Хэрвээ бид нар доошоо унах юм through the бол gap, we would have died. тэгэл үхэн. And so we all successfully jumped over the cliff. Тэгээ бид нар яг бүгдээрээ айгүй сайн бүгдээрээ ангалыг давж чадсан. And we were congratulating one another. Hey, you made it. Yeah. Бүгдээрэндээ би биндээ баяр хүргэл. За чадчихлаа We're шүү. still Бүгдээрээ alive. чадлаа. Шүү. And then I went to take one step, Тэгээ би яг нэг алхах гал гэсэн чинь and the snow beneath my feet collapsed, and I fell through the crevice. гэсэн чинь нөгөө нэг цас доошоо унаал би доошоо шүү түл алдсан маа. Now, thankfully, I didn't fall all the way through, only up to my chest. Би тэгтээ яг бүх биеэрээ унаагүй яг энэ цээжин бие хүртлээ ингэ гараад. And I spread my arms out, Тэгээ би гараа ямар ч тийч grabbed тэгээд hold of the snow, нөгөө нэг цаснаас тэ англаас бариад and in that moment, we realized we were standing on a snow bridge. тэгээ бид нэр яг тэр юу гэж ойлгосон юу байсныг харсан бэ гэхээр яг ийм цасан гүүр ахыг харсан. It looked like we were standing on snow on top of solid ground, but in actual fact, underneath us was nothing. Тэгээд яг ингээд хүн харахад бол яг энэ цаснууд ингээд байж байгаа юм шиг мөртлөө зүгээр л дээдхэн эсрэг цас тэгээд доошоо юу ч айхгүй ангал ахыг. Now you'll notice that we were all tied together by ropes. Тэгээд та нар анзаарсан бол бид нар яг ингээд бие биентэйгээ And the idea is if one person falls, the others should catch. тэгээд яг үнтэй нэг хүн нь унах юм бол үлдсэнд нь авах хэрэгтэй барьж авах. So long as we're separated and spread out from one another. Гэтэ бид нэр яг ингээ бие биенээсээ ингээ хол зогссон байгаа. But because we'd all just jumped over the gap and we were standing all together in the one place on top of the snow bridge. Тэгээ уг нь бол бид нэр ингээ бие биенээсээ жоохон зайтай байх хэрэгтэй. Гэтэ бид нэр яг өмнө нь тэ нөгөө ангалыг чинь даваа бүгдээрээ бие биентэйгээ яг наалцсан яг тэр ангал дээр зогсчихсон. And so in that moment, very carefully Тэгээ and маш gently шалгуурхнаар бид and нэр lightly, зөөлхөн we started биенээсээ to холцсон байгаа. separate ourselves from one another. Бие биенээсээ ингээ холцсон байгаа. When all is said and done, Тэгээд after having conquered the giant, тэр авраг зүйлийг бид нэр даван we don't celebrate. бид нэр баярлаагүй. Rather, we position ourselves and be prepared for the next challenge that will come our way. Би бинийгаа тэ дараагийн ирэх тэр том зүйлсэд бэлдсэн байгаа. We've got one final video to show you. За сүүлд үзүүлэх хамгийн сүүлийн нэг видео байна. And this final video actually took place 1 week after we had conquered the giant. За энэ болохоор яг тэр нөгөө нэгтэй оргил гарсны дараагийн 1-7 хоногийн дараа. We hopped in a helicopter and we flew around the giant to take a look at the giant that we had conquered. Тэгээд яг бид нар нисдэг тэргийг унаа тэртээ яг ялан тулсан тэр аврах уулынхаа дээгүүр тойрч авсан ба. This gave us perspective, Тэгээд тэр нь биднэрт яг харах өнцгийг өгсөн байгаа. which is the final point of how we conquer the giant. За тэгээд яг энэ аврагыг хэрхэн туулах талаар хамгийн сүүлийн Let's take a look. зүйл нь байгаа. Welcome to Flight 101 to Never Never Land. Please remain in your seats with your seatbelt fastened at all times while the light is illuminated. Please refrain from using the lavatories. In the case of an emergency, oxygen masks will drop from the ceiling. Please fix these to yourself first before helping others. Enjoy your flight. This mountain is one of the 3 most famous mountains in Switzerland.
Many people have died trying to climb that mountain. Маш олон хүмүүс тэр уул руу мацж явах үедээ нас орж исэн байна. And I'm really grateful that we didn't take the helicopter flight 1 week before conquering the giant. Тэгээ би юунд талархдаг вэ гэхээр бид нар энэ нэгсдэг тэргээр явсан аяллаа хэрвээ бид нар гарахаасаа өмнө 1-7 өдрийн өмнө хийцэн байсан бол We were going to, тэгэхээр бид нар ер нь тэгж хий гэж бодож исэн. but the weather was bad, and so we weren't able to take the helicopter flight until afterwards. Гэтэ нөгөө нэг цаг агаарын байдал айгүй хэцүү байсан болохоор бид нар мацсныхаа дараа тэр нэгсдэг тэргээр аялах боломжтой байсан. We wanted to go beforehand so as to see and plan and prepare which is the best route to the top. Тэгээ бид нар ер нь бол бидний төлөвлөснөөр байсан бол бид нар нэгсдэг тэргээр авирахаасаа өмнө хараад за энэ замаар явбал арай илүү юм байна. Арай илүү одоо түргэн хүрэх юм байна ч юм уу амарх юм байна гэж харж болох байсан. But I thank God we didn't take the flight beforehand. Гэтэ би яг бурханд тэгж нэгсдэг тэргээр яваагүй дээ маш их талархав. Because when we took that flight, we saw how big this giant was. Яагаад гэх юм бол яг тэр нэгсдэг тэргээр явж байхдаа бид нэр яг тэр уулыг хараад маш том байгааг харсан. If we would have taken the flight beforehand, there is no way I would have ever climbed that Хэрвээ бид нар mountain. нэгсдэг тэргээр мацхаасаа өмнө ингээд тойроод үзсэн бол бид нар хизээш тэр уулыг авирахгүй байх гэсэн. And all too often, that's exactly how God operates. Гэтэ ер нь бол те бидний амьдрал ч гэсэндээ бурхан яг тэгж ажилладаг. When He has a really big giant for us to conquer, sometimes He just shows us a glimpse of the Бурхан giant. яг бидний амьдрал те даван тулах хэвээр нэг аврах зүйл байна гэд хэлэхдээ бид нар зүгээр л яг өчүүх эсхийг нь харуулдаг. Because if we were to see how big it really is, it might intimidate us and discourage us. Хэрвээ бид нар яг тэр зүйлийг ямар том юм бэ гэдгийг нь яг мөн чанараар нь яг харчих юм бол бид нар айгаад үнийг хийхгүй байх гэсэн. And in the same way, our strategy when climbing the mountain was not to keep our eye on the summit, Тэгээ яг үүнтэй адилаар бид нар яг тэр уул руу авирж яхад бидний харц оргил дээр байгаагүй. but just be faithful in taking one more step. Зүгээр л итгэмжтэйгээр нэг алхам илүү авах нь л бидний хувьд хамгийн. It's a little bit like the question, how do you eat an elephant? Тэг нэг асуулт байгаа. Тэгээ яаж заан иддэг? The answer is Заан яаж идэх вэ? one bite at a time. Нэг хазаал идэнэ. And sometimes that's how God does it with us. He just shows us one step at a time, gives us one bite at a time. Тэгээ зарим үед бурхан яг л тэгж ажилладаг. Бид нарт нэг алхмаар эсвэл нэг хадалтаар бид нартай ажиллаж байна. Because whenever we conquer a giant, there's a much bigger picture that we can't see. Тэгээ бидний яг тэр аврах зүйлтэй тэр том асуудлуудтай тулах үед түүнээс илүү зүйл байдаг нь. But when facing our giants, sometimes we want God just to fix it for us. Тэгээ бид нар яг тэр том асуудлуудтай тулж явах үед бурхан бидний өмнөөс бас тусалж болно. Sometimes we pray, God, please just get me out of it. Тэгээ бурхан залбираал тэгээ бурхан за эндээс л зүгээр намайг гаргаад өгчлөө. But my observation is that God doesn't always get us out of it, but what He does do is He helps us get us through it. Тэгээ бурхан яаж ажилтдаг вэ гэдгийг би яаж юу гэж ойлгосон бэ гэхээр бурхан бид нарыг зүгээр л тэр асуудлаас зүгээр авчдаг биш харин бид нартай хамт тэр асуудлыг туулахад тусалдаг. And what He does is that He molds us and shapes us and prepares us and changes us on the way. Тэгээ бурхан яг бид нарыг тэ хэлбэржүүлээд бид нарт туслаад тэр бүх замын турш бурхан бид нартай хамт байдаг. You see, young David went into battle as a shepherd boy, Тэгээд нөгөө залуу Давид тэ хончин хүү нөгөө тулаанд орж байгаа. but he came out prepared to be king. Тэгээд тэр хүн Давид өөрөө хаан болохдоо бэлтгэгдсэн байсан. And there is a king and a queen on the inside of each and every one of us, Тэгээ бидний дотор ч гэсэндээ тэр хаан болон хатан байгаа. that by facing and conquering our giants, God wants to bring the king or the queen out of us. Тэгээ бид нар яг тэр том асуудлуудыг даван туулах тусам ялан дийлэх тусам бидний дотроос тэр бурхан тэр хаадуудыг болон хатуудыг босгож идэг. The truth is, God could have caused Goliath to drop dead at any time. Тэгэхээр яг үннийг хэлэхэд бол бурхан зүгээр л Голиатыг аль ч цаг үед зүгээр л өөрөө алчиж болох л байсан. As Goliath is hurling abuse and screaming at the Israelites and at God, Тэгээд нөгөө тэг Голиат чинь Израильчууд дээр зогсохгүй бүр бурхныг хараагаад бурхныг доромжлоод байж байгаа. God could have said,
sorry, what? What did you say about me? And then squashed him like an Зүгээр ant. л дээрээс хараад чи намайг юу гэсэн бэ гэж дээрээс нь өвсөлж чадна шүү дээ. But instead, God chose to use a shepherd boy. Гэхдээ бурхан оронд нь тэр хончин хүүг ашиглахыг хүссэн байна. And God chooses to use us as well. Тэгээд бурхан яг үүнтэй адилаар бид нарыг ашиглахаар сонсон байна. So when next you're facing a giant, За тэгэхээр дараа та нар тэр том асуудлуудтай тулсан үедээ just know that God has already been preparing you for this moment. бурхан та нарыг аль хэдийнэ яг энэ цаг мөчийн төлөө бэлтгэсэн байсныг санаарай та нар. Step number 1, preparation. Бэлтгэх. Step number 2, just take one step at a time. Тэгээ хоёр дахь нь болохоор алхамаар явах хэрэгтэй. Perseverance is how you get the job done. Тэгээд хатуужлал нь яг энэ одоо тий ажлыг дуусгах. And number 3, when you eventually prevail Тэгээ гурав дахь нь болохоор and you succeed and reach the top of the mountain, тэгээ яг та нар тий алхамаар яваад тэр зүйлдээ хүрээд ялж байгаа. don't be satisfied with having succeeded. Бити ингэж тий оргилон гарсандаа сэтгэл хангалуун байгаа. You can celebrate briefly, woohoo, Яг уу за ингэ тий өөстө чадчихлаа шүү гэж тэмдэглэж болно. but then reposition yourself for the next battle. Гэтэ буцаад дараагийн тэр ирэх асуудлуудаа бэлтгэлтэй байгаарай. As you go from strength to strength. Тэгээд илүү хүчтэй байх хэрэгтэй. And ultimately, let's maintain before the right perspective. Тэгээ хамгийн эцэст нь зөв харах үнцгтэй байх хэрэгтэй. We just have to keep our eyes on God Тэгээ бид нэр зүгээр л өөрийнхөө харцыг бурхан дээр тавиад and be faithful and obedient to the instruction that He gives us. тэгээ бурханы өгж байгаа тэр заавар зөвлөмжөнд бид нэр итгэмжтэй болон дуулууртай байх хэрэгтэй. And He won't necessarily get us out of it, but He will get us through it. Тэгээ бурхантай бид нарыг яг тэр асуудлаас зүгээр л авч өгөхгүй ч гэсэндээ бид нартай хамт туулахад хамт байх бол. Why don't we all quickly stand to our feet? За бүгдээрээ хамтаа босоод зогсъё. I'd love to end this session by just praying for you quickly. За та нарын төлөө нэг ховчхон залбираад дуусгая. And then we're going to have a quick break. За тэгээд нэг хальт завсарлаа. And when we come back, Тэгээ буцаад орж ирэхдээ we're going to have some interactive questions and answers за ингээд та нараас асуулт асуух болно. Тэгээ бид нэр хариулах болно. and some challenges for you to complete. Тэгээ та нар бас нэг та нараас гарах тэр нэг даван туулах хэрэгтэй зүйлсүүдтэй. And for some of you, it might feel like you're having to conquer a giant. Магадгүй та нарын хин нэг нь яг одоо тэр том асуудлуудтай тулцсан явж иж магадгүй. But let's get well prepared. Гэтэ бүгдээрээ яг одоо бэлтгэлтэй байцгаая те. Let's pray. За залбирцгаая. God, we thank you for the lessons we've learned today, Минь үнэхээр өнөөдөр сурсан энэ зүйлийн төлөө талархаж байна. for the 4 principles of how we conquer giants. Тэгээд хэрхэн энэ авраг зүйлийг даван туулах талаар та хэлсэн 4 зарчмын төлөө талархаж байна. Thank you, God, from the experiences and the challenges that we've already faced. Тэгээд бид нарын өмнө өмнөх амьдралдаа туулсан тэр бүх туршлагуудын төлөө бас тань талархаж байна. You have been preparing us for this moment. Та бид нарыг яг энэ хүчин төлөө бэлтгэж ирсэн. So when the bully comes along, Тэгээд үнэхээр тэр дээрлэхүү хүн бидний дунд орж ирэхэд we don't need to be intimidated. бид нэр айхгүйгээр We don't need to be worried or angry. эсвэл бид нэр санаа зовох эсвэл уурлах. God, let us have good mental health Үнэхээр бидэнд сэтгэцийн зөв эрүүл мэндийг өгөөч. so that we can persevere and conquer the giant. Тэгээ бид нэр төсвөр хатуужтайгаар тэр том зүйлийг даван туулахад туслаач гэж залбирч байна. God, we thank you that you are a God of clarity Үнэхээр та and not a God of confusion. үнэхээр та тодорхой байдаг бурхантай талархаж байна. Үнэхээр бидэнд эргэлзээг өгдөгүүд талархаж байна. God, I thank you that you give us courage. Тэгээ бид нарт ир зоригийг өгдөгтэй талархаж. So when we come back from our break, Тэгээ бид нэр завсарлагаанаас буцаад орж ирэх үед give us the courage to ask good questions бид нарт тэр зөв гоё асуултуудыг асуух тэр ир зоригийг өгөөрэй. and give us the wisdom to find good solutions. Тэгээд бас сайн ухаалаг хариултыг олох. We thank you for the opportunity to learn Тэгээ бид нарт үнэхээр суралцах энэ боломжийг өгж байгаа тань. and to succeed. Тэгээ бас улам илүү амжилтанд хүрэх. In Jesus' name. Есүсийн нэрээр. Amen. Амен. Let's take a 15-minute break. 15 minutes and we'll come back. 15 минутын завсарлага аваад тэгээ буцаад орж ирцгээе.